За өглөөний мэнд хэвлийн өөхний талаар ярихгүй болохгүй нэ. За монголчууд буйны тарга гэж нэрлэдэг. За энэ хэвлийгээрээ өөхлөн гэдэг бол энэ бол өвчин шүү. За хэвлийн өөх яагаад үүсдэг гэхээр хүний биед нөгөө сахар, нүүрс ус ихтгэхээр тэрийг хүний бие задалж хэрглэж чадахгүй барахгүй болохоор тэр үлдэгдэл нь хамгийн түрүүн цуснд тэгээд цуснд ихтээд ирэхээр илэг рүүгээ илгэнд ихтээд ирэхээр хэвлий рүүгээ явдаг. За ингээд хүн хэвлийгээрээ өөхөлж эхэлдэг. За энэ хэвлийн өөх хамгийн хортой нь юу гэхээр байнга тэндээс үрвслийн бодис ингэж ялгарч яадаг. Бусад өөхнөөсөө түүгээрээ ялгаатай гэж байгаа. За ингээд энэ хэвлийгээрээ өөхөлсөн хүмүүс хэдийгээр чихрийн шижингүй байж болно. За тэгээд тригглицерид, холестерол энтерн цусандаа зүгээр байж болно. Би зүгээргээ бодоод яваад байж болохгүй шүү. Эн чинь яваанда магадгүй 5-10 жилийн дараа эн чинь чихрийн шижин болж хувирна. Мөн бодисын солилцооны хямрал болно. Бодисын солилцооны хямрал гэдэг чинь өөрөө маш аюултай шүү. Ер нь монголчуудаа хэвлийгээрээ маш их тархтай хүмүүс байна. Тэгэхээр хэвлийнхээ таргыг авчаяа. Энэ хөдөлгөөнд та нар нэгдээрээ. Би хэвлийн энэ тарга гэдгийг монголчууд анзаарахгүй мэдэхгүй яваад байгаа гэж ойлгоод байгаа шүү. Тийм учраас хэвлийн тарга бол аюултай, хортой. Энийг бол өөхийг хайлуулах хэрэгтэй. За ингэхийн тулд яах ёстой талаар цөмөрөө ингээд харилцан саналаа солилцъя. Гүн зэмч нь хэрэгтэй зөвлөгөө та нарт өгье. За та нар миний энэ комментийн доор гүнз гэж бичээрэй. Тэгвэл тэр хүмүүст би мэдээлэл тэгээрээ ингээрэй гэдэг зөвлөмж явуулна. Хоорондоо ингээд фэйсбүүкээр бас ингээд харьцаад байж болно. За мөн тэр хүмүүс миний хийж байгаа ямар нэгэн энэ фэйсбүүкийн энэ лайв рил энтер дээр шеэр лайк хийгээд мөн фоллоу хийж байгаарай. Тэгвэл бас сайн байна. Тэгвэл бас олон хүнд хүрнэ. Би энэ хэвлийн өөхний талаар дараа нь мөн монголчуудад дутагдж байгаа эрдэс витамины дутагдал. За тэгээд бодисын солилцооны хямралын талаар ийм хөдөлгөөнүүд бас гаргаж ингэж хүмүүст хэрэгтэй зөвлөгөө өгч хүмүүсийг уриалан дуудаж энэ хэвлийн өөхнөөс яаж салах уу яаж зөв зохистой витамин минерал хэрэглэх үү, яаж бодисын солилцооноос гарах уу, ямар дасгал хөдөлгөөн илүү сайн бэ гэдгийг уншсан мэдсэн юм эмч хүний хувьд мөн өөрөө хийж байгаа зүйлээсээ бас үлгэр дуурайл үзүүлэе гэж бодож байгаа шүү. Намайг дагаараа хүмүүсээ тэгээд шеэр хийгээрээ тэгээд гүнз эмчгээ тавих юм бол гүнз эмч нь өөрийнхөө зөвлөгөөг та бүхэн рүү бас явуулж байна.